Биологийн олон янз байдал. Оролцогчид хамтын оролцооныхоо хүчээр өөрийн нутагдах биологийн олон янз байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, тэдгээр зүйлүүдийн хамгааллын асуудлын талаар ярилцсан. Биологийн төрөл зүйл гэдэг хичээлийг орцгоё. Биологийн төрөл зүйл гэдэг хичээл дээр багууд 4 баг болж хуваагдсан байгаа оролцогчид маань. За баг тус бүрт нэг том цагаан цаас өгсөн байгаа. Тэгээд бид нар өнгийн цаасыг өгнө. Өнгийн цаасан дээр хамгийн ихдээ ягаан цаасан дээр маркер руу тарааж өгнө. Маркер дээр юу гэж өгөх гэхээр эхний ээлж таны мэддэг ямар амьтан байна. Манай Монгол оронд мэддэг амьтан, ургамал, эмийн ургамал одоо биологийн төрөл зүйл гэхээр одоо таны мэдж байгаа ямар одоо хамгийн одоо үн цэнтэй ч гэдэг юм уу, ховор тийм амьтан ургамлаа жагсааж үчээд. За тэнд дотор ардаар нарын багнанд нь эдгээр амьтан ургамалд учирч байгаа аюул занлыг бас бичнэ. Юу болж байна? Жишээлбэл эмийн ургамлыг хүмүүс болохоор үнцээр нь түгээд энэ ч гэдэг юм уу. За хамгийн ардаар нь тэдгээр аюул занлыг хэн яаж бууруулах юм бэ гэдэг ийм 3 багна болгоод л бичцгээх юм. Шонхор шүү, бацаахар ерөөс буух, тарах зээл, мазаалтай хойлох шүү, ангал янгир. Зэхээр ажил бол манай Монгол дандаа дахин цаастай амьтангууд тэгээд чааш бид нэр яавын амьтдыг одоо хайрлаж хамгаалах тийм ээ, авч арга хэмжээ авах гэхэд экологийн ийм сургалтуудыг байнга иргэн бүрт арт түмэндээ зохион байгуулж хүмүүсийн сургалтыг зохион байгуулах, хүмүүсийн дээр оролцоог сайжруулах. За дээрс нь одоо судалгаа шинжилгээг бол маш чухал багтмал сайн. За хамгийн гол зүйл нь бол эрхцүү хууль эрхцүү орчныг сайжруулах, чангаруулах. За тэгж бодож байна. Тэгээд ургамал дээр бол чихэр өвс алтан ондох одоо жишээлбэл алтан ондох бол зөвхөн манай Монгол орнд ургадаг эмээ ургамал. За алтан гараг учир гишүүн гэдэг хүн болгонд одоо манай Монгол орнд бол хорт ав дээр одоо маш хэмбэг байна. Их болж ийн гэж яриад одоо энэ гишүүн гэдэг ургамал бол одоо сайн гэдэг батлагтай юм сайн гэл тэгэл ингээд гишүүний ингээд нөгөө үндснээр нь одоо аваад түүгээл тийм ээ дахиж урах боломжгүй болгоод ингээд идэг. Тийм болохоор одоо экологийн сургалтыг л бүгд нь одоо нарийн маш сайн өнгөдөө бид нэрийн сургалт шиг сайхан зохион байгуулах юм бол хүн болгон мэдлэгтэй болол энэ бүх зүйлс болно гоё болох юм байна гэж манай хүч үзлээ. За одоо жишээ нь шонхор шүү бол хил даван таталталах гэсэн хэрэг гараад ирсэн. За цахаа юус болохоор уулархах газар гэх юм одоо тэнцвэр байдлыг хангаж идэг хамгийн гол индикатор гэж байна. Тэр юм. За буг одоо аргал ингээд тасал мөн уулархах газрын бас гол тэнцвэртэй байдлыг хангах гэж байгаа. За тэгээд энэ их маань ингээд тусдаж үгүй болох тийм тоотлон багсах тийм аюул төрсөн гэж үзэж байна. За таран маань бас нөгөө зөвчлөлтийн эсрэг тийм зөвчлөлтийг бас багсаж идэг. Зөвчлөлттэй холбоотой бас өсөж өвчдөг азар байна. За зээр мазаалаа бас энэ говийн бас тэнцвэртэй байдлыг хангахаас бас тэр чухал төлөв. За хойлох шүү гэдэг бас тийм багчууд энэ чуурын хахыг сайн чиглэлээд бас энэ ботлогдоогүй төлөвлөгөөнд ботлогдоогүй зүйл байтал одоо хүмүүс ингэж энэ адны тоглолт хийж нөлөөлдөг. Тэгээд энэ За баярлалаа. Маш чухал амтыг сонгосон байна. За шонхор шувуу бол мэдээж ховордож байгаа. Энэний жишээг бол би өөрөө мэднэ. Энэ Төв аймагт нэг хагас бүтэн өдөр найзтайгаа гарахгүй юу? Нэг гэр бүл дээрээ. Тэгсэн нэг ийм сумын төв шиг юм байхын шүн бөөн гэрэл асцсан. Тэгсэн чи энд ч ерөөсөн 300-аад гэр барьсан байж байгаа орон нутгаас хөлсөлж аваачаад тэгээд гү тэнд нэг ч монгол хүн байхгүй. Даан гадаад нөгөө араб бод ч байж гэн. Тэгээд өдрийн цагаар нөгөө айлын гадаа байж исэн юм чи нөгөө малчин айлын гадаа байж исэн юм чи майхантай
Тэгээ нэг манай майханд бол ингээл 2 тагтаа айгаал ингээл зүг хижигнэл орж ирлээ ерөөсөн. Тэгээ орж ирэнгүүтээ майханд орж ирэнгүүтээ тэр нөгөө пүүгээ тавьсан. Бидний нөгөө пүүгээ ингээ хураагаа тавьсан. Тэрний доогоор ингээ шургасан чинь энэ антис ямар их айчч юу яач юу ийж өгсөн чинь ардаас нь зүгээр хөөгөл орж ирлээ нэг машинтай. Улаан номертой шүү дээ тэр машинууд чинь бол дипломат номертой. За тэгээ Монгол хүн нэг ч жолоочч байхгүй ямар ч мэрэгжилтэн байхгүй тийм. Тэгээ яах гэж байгаа гэсэн тагтаагаа авъя гэж байгаа байхгүй тэд нар. Юу ярьж байгаа юм би одоо шувуу судлаач байна. Юугаа үзвэл бичиг баримтаа үзүүл гэсэн чинь манад босстой яригсан нэг ийм станц өгөөд босс нь ч ярьж байгаа юм байхгүй ойлгохгүй тэр англи хэлээр ч ойлгохгүй юм бэл. Тэгээд одоо энэ болов уу нэ те энэ бол Монгол оронд эзэнгүй юм шиг байгаа байхгүй юу ер нь. Гэхдээ тэр чинь 300 гэр барьж хөлсөлж барьчаад тэр дотор нэг ширхэгч Монгол хүн баг. Тэрийг мэдчихэж байгаа. Тэгээд бид нар чинь зүгээрч байхгүй бусад шуудууд буудаа өдрийн цагаар ингээд буудаа пам гэж айлуудын дээгүүр ингээд хөдөөний айлаа хийж бууд уургаал ингээд хэрчг нөгөө машинууд чинь. Тэгэхээр энэ ингэж бид нар эзэн юм нөгөө эзэн нь юмаа мэддэг, эрг нь усаа ханшдаг гэдэг шиг эзэн нь юмаа мэдэж чадахгүй болохоор ч өөр хүн эзэн суудчих тийм байх Монгол оронд аль хэдийн суудсан байж. Тэгэхээр бид нар чи өөрснөө юмаа мэдэж харж захын үнэл тэднэртэй байлдаж явах хэрэгтэй шүү дээ. Бичиг баримтыг чи үзье хаана уу яасан ийсэн гэхээр нэг юм ааш. Тэгээд нэг юм айгаад нэг юм надаас айх чи юу ах вэ? Юундаа ч айх вэ тэд нар. Гэхдээ тэр нэг 2 тагтааг аваагүй яваад өгсөн. Тэгээ бид нар нөгөөхөө чинь юунаас нь салгаад битүү юм оосор хүчтэй тагтааг чи ингээд оосорноос бариад ингээд явж идэм биш үү? Чөлөөтэй ч явдаг юм. Тэгэл тагтаар нь дахиад ирэнгүүтэл нөгөөхөө чинь одоо яаж орооцолтдог байдیں۔ Тэр мэдэхгүй гар хөлдөн зөндөө их юм уяа байж илээ тэр тагтаан дотор. Тэгээд авсан чи ингээд нөгөө юу н ороод уяа нь ингээд шигдээд хөлрөн шигдээд ингээд бүр цаашаа махын яга гаргаад улаалгаа хийцэн байсан. За энэ шонхор бол тэгж хомсдож байна. Энэ чинь ерөөсөн ганцхан Төв аймгийн тэр биш шүү дээ. Тэр отог биш. Хаа сайгүй явд юм биш үү ерөөсөн. Дуртай газараа. Одоо эхний ээлжинд бол монголчуудыг хөлсөө хэдэн төгрөг өгөөд авч явж исэн байна хөдөөний улсууд. Одоо тийм байхгүй. Тэр өөрснөө дураараа л явна. Тэгээд нэг ийм автобус шиг жижиг микро автобус шиг машин замдаа зогсоод ингээд хаалгаа ингэж дэлгэдэм байх хойдлаасан. Тэгсэн чинь ингээд талхны юу шиг нэг мод байдаг шүү дээ. Ингээд хийгээд идэг олон талхнууд. Яг тэрэн шиг хийсэн. Битүү тагтаа байгаа юм чи. Ингээд талх шиг ингээд хийсэн. Тэгээд нэг тагтаа өгөөл эдээ золионд өгөөл аваад идэм билээ нэг. За цоохор ирүүсийг бол бид нар ярьсан. За цоохор ирүүсийн нөгөө нэг ямар ч байсан хуулийн хүрээнд бол энийг хамгаалсан байгаа Монгол орн. Өндөр торгуул моргуултай болгоод гэсэн хэдий ч монголчууд бол ирүүс алахгүй байна. Хил гайл дээр ямар нэгэн бүртгэл явагдахгүй байна. Ирүүсээ алхаа болчихжээ гээд байдаг боловч Баян өлгийн цаана байгаа одоо Орсын юунууд тусгатууд байгаа шүү дээ. Алтай бүгд найрамд туулс гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь туваа байгаа шүү дээ. Бас туваагийн бүгд найрамд туулс. Тэд нар хэлээд байна. Танаа Монголоос энэ Казакаас Баян өлгөөс ирүүс гарч ирээд байна гэж тэдний гайлынхаа хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чин бид нар ерөөсөн тэр хил гайлдаан ч анхаарал сул байна. Ард иргэдэн ч анхаарал сул байна. Энийг төө жилдээ тэдэн ирвэс 3 ирвэс ирсэн тэдэн ирвэс баригдсан гэдэг байгаа байхгүй зүгээр гайлаар гарч гол баригдаад энэ зараал байгаа юм билээ одоо болтол. За бугыг бол одоохондоо гайгүй байж байгаа. Одоохондоо гайгүй болсон. Нэг хэсэг нөгөө бугын эвэр авч явах үед бол өстой сөөрсөн шүү дээ тий. Бугын эвэр авч явах үед бол тэгээ бас нэг чивж засаа масаа гэд дагалдах бас юмнууд зөндөө гарсан бууг. Тэрнээсээ болж маш их цоорсон байгаа. За таруугыг бол Монгол орн хорьцсон байж байгаа. Таруугыг хориод 3 жилээр бас сунгаад яваад байгаа. Гэсэн хэдий ч гэл юун дээр буухад замын ганцан дээр явахад таруугны боодог авах уу гэж дахиад ирдэ шүү дээ тий. Бид нар нөгөө явж байгаа л тарууг авах уу гэд гүгээд ирд юм байлээ машинтай явж хлаа. За авъя хэд байна байгааг чи авчих гэсэн 7-8 юм гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэл эн чи одоо энэ 20-т юм шүү дээ. За цагаан зэр бас их юу хомсдож байгаа. Харсуул зэр 2 зэр байгаа шүү дээ манайд. Харсуул зэр нь болохоор бүр ёстой амьдрах орчны хомсдолд орсоор байгаад хөлийн зурус газруудаар л тэр урд хилээр байна лээ цаа. Харсуул зэр маш их ховордож байгаа. Энэ бол нэг хэсэг их байсан. За мазала баавга бол одоо Монгол оронд 30-аад байгаа гэдэг. Энэ генетикийн судалгаагаар мэдсэн байж байгаа. Тэгээд нөгөө нэмэлт хичээлүүд тавиад нэмэлт хичээлээ идэх гээд ирэхлээр дээрээс нь юм сам шиг юм бууд юм байна. Ингэж доошо буугаад үснээс нь ингэж жоох нэг аваад тэгээд тэр үснийх нь юугаар генетикийн судалсан байхгүй юу. Тэгэхэнгүүтэл одоо тэр генетикийн судалгаагаараа энэ 30-аад байна. 25-аас 30 гэж гарсан байж байгаа. Энэ бол ерөөсөө хүн нэх мазалаг нэх халаагүй. Ер нь бол
байгаль цаг агараас нь шалтгаалаад ургамал нь ургахгүй говьд нөгөө тэг хоол тэжээлийн хомслоос болоод л энэ цөөрцөн. За хойлог шувууг түрүүнд ярьсан монголчууд хойлог юу хидэж гэн гээд. Энэ бол бас түүхэнд бичээтэй байж идэг байхгүй юу? Хойлогийн махыг бас тэгж дайн дажинд одоо тэр цэрэг дайны үед, Чингис хааны үед цэргүүдтэй тэр хойлогийн мах өгөөд л одоо аян займд ер нь тэгэл тэнд өвчтэй хүнийг эмчлэх тэгэл суурин байх ямар ч нөхцөлгүй шүү тэр үед бол явуут дундаа эдгээгээл нэг хамгийн урд байсан цэргүүдийг жагсаалын хамгийн хойно гаргаад хойлогийн мах шүл өгөөд л ард нь гаргаад ирэхэд одоо ингээл өвчтэй шархалсан цэргүүдээ хамгийн хойнонд гаргаад явхад л явуут дундаа л урд гарахад тэр хүн идэгцэн байх юм байна л да ер нь бол. Тэгээд нөгөө энэ хойлог бол тэрнээс үүдэлтэй одоо ч гэсэн хүмүүс их хэрэглээд идэг. Тий, хамгийн гол нэг шарх сарвинд. Тий. За аргал янгирыг бичсэн байж байна. За аргал янгир бол амар. Тий. За тэгээд аргал янгирыг яагаад бас хомстоод байна гэхлээр Монгол Орны засгийн газар лиценз өгөөд байна. Аргал буудуулах, янгир алуулах гадаадынханд тийм юм өгөөд байдаг. Гэтэл чин тэднийг нөгөө лиценз өгчөөл чи нэгийг буудаараа хоёрыг буудаараа гэж мөнгөний аваад тэгэл булаа. Яналт байхгүй. Тэгэхээр газар дээр очиж хэдийг чалж байдیں۔ Нэгийг алаад энэ эвэрний хэмжээ хүрхгүй байна. Тэг чи баячууд юм чин тэгэл монголчуудыг авч яваал ерөөсө хэдийг чамаагүй алаад энэч болохгүй, тэрч болохгүй нэгэл явж. Араас нь ямар шаналт байхгүй. Тэрнийг ер нь ардаас нь юу болж ийн гэдгийг ерөөсө мэддэг. Тийм учраас энэ нөгөө нэг бараг л энэ дээгүүрээ нэг хэдэн төгрөгнөөс болоод энэ аргал ангира сүйтгэдэг дээ шүү дээ гадаадынхан дөгөө. За тэгээ эдгээр амьтад яагаад за эдгээр ургамлууд болохоор ургамалд гарч байгаа ганц одоо аюул ганц чимгүүдээ нэлээд хэдэд аюул саналтай. Буруу түүдэг, үндсээр нь түүдэг, тийм ээ? Тэгэхээр дахиж ургахгүй байж байдаг. Хоёрдугаарт болохоор эмийн ургамлуудыг хятадуудад зардаг. Хятад маш их авдаг. За гişүүн нэг варен энтер хийгээд байдаг гişүүн мөн тий. Хунчирч одоо дэлгүүр зарагдаад л байна шүү дээ одоо бас. Алтан гагнуур бол бас ясны бэртэн гэдэг болгоо яг гагандаг гэдэг байгаа байхгүй юу? За энэ дээр юу биччихсэн юм? Тий. Тэгэхээр энэ юмнуудыг одоо хэн хамгаалах ёстой вэ? Бид нар төр засагтаа даатгаад орхих ёстой юу? Энэ эх орноо авч явах залуу иргэдийг бэлтгэж байгаа багш нараа, эцэг эхчүүдээ. Тэгэхээр бид нар ер нь ганцхан бүх юмыг найдаад энэ төр засгийг болохгүй байх гэж хүмжлээ суух уу? Өөрснөө эзэн нь байх, өөрснөө ямаа мэддэг болоод ямаа мэдсэн хүн чинь эзэн л байна л да ер нь. Ямаа мэдсэн хүн эзэн нь байна. Юм мэдэхгүй учраас л ингээд юу болж байгааг мэдэхгүй ингээд мэдхийг ч хүсэхгүй яваад байдаг. За. Тэгэхээр мэдлэг их дутуу байна гэдгийг эднийхэн ярьсан байгаа. Мэдлэг их дутуу юм аа. Мэдлэгийг их сайжруулах хэрэгтэй байна. Сургалт хийх хэрэгтэй байна гэж. За манай бодлоор нэг хавцсан 4 амтан сонгож авсан байгаа. Хүн мазалаа 2 дэрвэс 3 улан 4 аргал гэсэн 4 амтан сонгож авсан байгаа. За тэгээд мазалаа нь яагаад энэ хавардаад байна? Хавардж байгаа гол шалтгаан нь болохоор амьдрах орчин хоол тэжээл 4 багш ирсэн те хоол хомсноос болоод мазалаа байгаа юм Монголд ихэ хавардсан байгаа. Жишээ за ерөөс болохоор бас агнаж авлах те хүний ашиг сонирхол буруу те үйл ажиллагааны сууж байгаа юм вирус маань хавардж байгаа. За хулан гэж сайхан санхаар дээр Монгол нутгшуулсан те агаас дээр амьдрах орчин муугаас олж яах нь хол нь нутгшуулаагүй шүү, тайх нутгшуулсан. Тэгээд амьдрах орчин ер муугаас олж тэгэж хавардсан гэсэн. За аргад болохоор түрүүн бид нэг тойр зогсож байгаа юу байсан шүү дээ тий. Амьдрах орчны хомсдол хичээл үзсэн. Хомсдолтой тэгээд энэ бас тэгдэ холбож үзэж байгаа. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаа. За энэ бас ургамал авчихсан. Эмийн ургамал авчихсан. Заван сэмрүү гişүү эмийн багуухаа хаамууд заг тэгээд 2 мод гэсэн байгаа. За ерөнхийдөө эмийн ургамлуудыг болохоор буруу түүж байгаа. За тэгээ хэрвээ үндсээр нь түүхгүй бол дараа жил нь ургам тийм ээ. Тийм. За эмийн журмал хийх зорилгоор ихээр тас түүж байгаа гişүүний. За мас сэмрүү болохоор ангаах нөгөө чухал ач тустай ургамал учраас бас ихээр түүж байгаа. За эмийн багуухаа болохоор мөн ихээр түүж байгаа. За энэ ургамлууд зарим эмийн ургамлууд магадгүй нөгөө үндсээр түүдэг байж болно шүү дээ тий. За тэгвэл нөгөө заавал үрээр нь тарих ч юм уу тий. Тийм зүйлүүдийг
тийм боловсролыг хүмүүс олох хэрэгтэй. За хар мод. За модыг бас хар модыг тайрч тийм ээ хар мод гэлгүй модуудыг тайрч тасдаж байшин байлгах тийм ээ хашаас авч барьж байгаа. За энэнийхээ юугаар бас нөхөн сэргээл явагдах хэрэгтэй. Гэхдээ тэр бол явагдахгүй. За заг болохоор за мод түүний цүлжилт үүсгэхээс өөрчлөлт сэргийлдэг. За ус ширхэх тийм үйл ажиллагаатай. За эдгээр ерөөсөө түрүүн ярьсандаа эдгээр бодож байсан экологийн хүн болгоны экологийн зөв мэдлэгтэй боловсралтай байх юм бол эдгээр харуулшгүй маань заавал бие буруутай үйл ажиллагаанаас олж үрж байгаа. Тэгээд бас амжирга орчин экологийн зөв мэдлэгтэй байх юм бол яг нь яаж болох юм. За тэгээд хүний зөв зохистой хэрэглээ байгалийн гэдэг бол болох юм. Тэгээд байгаль орчны хайрлах, эдгээр зүйлсийг хайрлах гэдгийг багаас нь хүүхдүүдтэй өрн суулгах хэрэгтэй. За баярлалаа. Хүн өөрсдөө гараараа ингэж хэрэгжиж байгаа. Тэгээд буцаад өөрсдөө хүн хэрэг бүхэн сэргийлэх хэрэгтэй. Мөн бас хууль эрх зүйн систем ажиллаж байна. Тий. Нөгөө говьд ч ус байхгүй учраас усаан татахын тулд ерөөсөн маш их үндэс сайтай байхгүй юу? Үндэс нь маш хол явдаг. Тэгээ бат бөх. Тэгээд говийн нөгөө сайлх шороо энтерт ч одоо энэ заг ч бүт бат бөх юутай байх нь ш. Үндэстэй. За тэгээд заг байснараа ер нь мод байснараа л мод байгаа газар ус татаж идэг байхгүй юу? Усыг татаж идэг. Тийм учраас юу хар модч вэ? Энэ хангаа газар ургаж байгаа ой мод тэгээ говьд ургаж байгаа энэ модоо хамгаалж авах юм бол бид нар бол сүлжилтөө сэргийлж чаднаа. Тий. Тэг хамгийн чухал. Тэгээ за ингээд та нар үндсээр нь түүж гэж яриад байгаа. Тэгээ хүмүүс бодож та хүүхдүүд яаж түүх ёстой юм болоо гэ. Тэрний хариуг хэлэх ёстой. Хайчилж түүдэн шүү дээ. Хайжлаа. Тий, дали хайжлаад өгөөд байна тий. За өгшөө. Энэ хулан дээр та нар хулан тах хоёрыг ялгаж үзээрэй. Хулан гэдэг бол илүү их илжихтэй ойр байхгүй юу? Зэрлэг илжих гэсэн үг. За юу. Хулан. Хустай нуруунд чинь тах. Хөө тэр чинь тах. Тий, тах гэдэг чинь шал өөр. Тах бол одоо ерөөсөө энэ бакт энэ цээжин биеийн их том хүзүү өргөнтэй. Энэ бол хулан бол говьд байдаг. Тах бол одоо сая нутагшуулаад байна шүү дээ. Хустай нуруунд нутагшуулж байна. Говь алтай нөө алтай өвөр говьд нутагшуулж байна. Завхны хомын талд нутагшуулж байна. 3 газар нутагшуулж байна. Пржвалскийн хорс гэдэг тий. Тахиг пржвалскийн хорс гэдэг. Энэ хулан бол нөгөө илүү их зэрлэг илжиг талтай байхгүй. Тэгээ говийнхан байнад энэ хулан маш их ад үздэг. Яадаг вэ гэхээр энэ ерөөсөн ургамал идчихэд идэг гэдэг байгаа байхгүй. Үгүй байхгүй. Тэгсэн чинь энэ яадаг вэ гэхээр говийнхны амьтныг нь усалж идэг үү. Тийм усыг хангаж идэг амьтан байх нь цөлд. Хулангийн татаал гэж сонссноо та нар? Хулангийн татаал чи үнэрлж байгаа л ус хамгийн ойрхон газараас сайрн цавчаад ус ингээд гаргачдаг. Тэгээ хулангийн тэр татаалны хажууд камер тавьчаад явчихлаар тэн дээр юу ирж байна гэхээр бүх төрлийн цөлийн бүх амьтад ирж байгаа. Зээр ирж байна. Төрөл бүрийн шууд ирж ууж байна тэр жоохон усан дээр. За тэгээ гэрийн мал нь хүртэл ундаалж байна тэндээс. Тэгэхээр энэ говь цөлийн усыг хариуцж байгаа бусдаа одоо усыг гаргаж ирж байгаа ийм чухал амьтан байх нь шүү дээ хулан. Хулан бол маш чухал амьтан. За. Манай хүмүүс болохоор ихэд амтан ургамал гэж ярихад нүрийг мэдчихэж байгаа юм ингээд зурулаа бичсэн нэг урагч байгаа гэсэн талаас нь яг. За бусад багуудтай давтцсан болохоор нэг за яахыг за эндээс аваад чигээ удаахаа гэдгийг авч үзсэн. За чигээ удаахад яагаад бэ гэхээр энэ цөлжилт хүний буруутай үйл ажиллагаанаас болоод цөлжилт маш ихээр явж байгаа. За энэ цөлжилт явж байгаа учраас энэ одоо вирусны аюулаас бол чигээ удаахаа байна. Ховдож байгаа. Энийг хүмүүс одоо нэг юу яах вэ? Одоо дахиж юу яах? Үржүүлэх дагуулах хэмжээнд ийм үйл ажиллагаа явуулж байгаа. За ургамлуудаас гэх юм бол энэ ургамлууд маань за эмийн төрлийн ургамлуудыг бичсэн. За эдгээр маань бүгдээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод за мал аж ахуй ихсэн, ан армуу их мэтчлийн үйл ажиллагаанаас болоод байгаль цагуурын цөлжилт маш их явагдаж байгаа. За энэ цөлжилт дулаалтай холбоотойгоор энэ ургамал амьтад маань ховдож байгаа. За яаж хамгаалах вэ гэх юм бол ерөнхийдөө
За ургамлыг бол үнсээр нь авахгүй. За тэгээд дахин ямар нэгэн байдлаар сэргээд за яг хугацаанд нь хэдийн хугацаанд энэ ургамлыг авах ёстой гэсэн тийм хугацааг нь бусад хүмүүс мэддэг болох юм бол яг тэр хугацаанд нь тухайн ургамлыг зөв зөвхөстэй авах юм бол эргээд энэ хомсдол болохгүй гэж үзсэн. За тэгээд амьтны дээр бол бас мөн мал аж ахуйг зохицуулаад өөрөөс хаддаг тухайн ургамлыг хэрэгтэй эдэс тэжээлийн нөөцийг сэргээж өгөөд за хүн амьтанд бол байг хамгаалах за бонгон агшин байгалийн яах хүндэхгүй байх талаар сургалт дэвтэр сургалт явуулах. Байгаа юм байгаа дээр нь харьлаа гэдэг. Гэхдээ байхгүй болгочоо нутагшуулна гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Тэр чинь нутагшиж чадах уугүй юу тий? Тэгэхээр аль болохоор л байж байгаа дээр нь тэрнийг л алдагдуулахгүй л байх. Аль болохоор устгахгүй л байх. Одоо тэр мазаалаа бол яалтчгүй цагаагаараас нөлөөлөө биднээс хүнээс төдийлөн шалтгааллахгүй бас алга болцсон. Тэгвэл хүний нөлөөж байхыг үгүйсэхгүй. Ягаад гэвэл мазаалан байгаа газар хэд хэдэн баян бүрдүүд байдаг байхгүй юу? Тэр баян хонгорт чинь. Баян бүрд гэдэг чинь юу гэдэг вэ? Цөлд байдаг устай. Тэгэхээр усныхаа гадуур болохоор гоё тийм чийгтэй, ногоо ихтэй, ургамалтай тийм жоохон модлог бутлаг ургамалтай. Тийм газар байдаг байхгүй их гоё газар байдаг. Тэгэхээр тэндээс чи хүмүүс бас малаа услахаар тэрлүү чинь ойртож малтайгаан дөхөж ирсээр юм байгаа бас мазаалаг цөөлсөн байх магадлал бас ихтэй байхгүй юу? За төрөл зүйлээр нь доктор Амлихны нэр манайх мазаалаа гэсэн байгаа. За хомсдож буй шалтгаан нь одоо мэдээж хүнээс болж байгаа. За тэгээ мэдээж эдгэжтэйжэл тухай байгаль орчин. За энэ мазаалаа doktor хэрхэн хамгаалах вэ гэдэг талаас нь за одоо кино тавьж ажиллах. Одоо тухай байгалийн цагаас хамгаалагч гэдэг юм тийм ээ. За тэгээ эдгэжтэйжэлийг бэлтгэх. За тэгээ жандрын одоо мазаалаа гэдэг эдгэжтэйжэлийг Монгол агшин газрыг хатгалах. За дараагийн доктор бүргэд за энэ дээр ерөөдөө бүх амьтан урмал бүх юм дээр харагдаад байгаа зүйл мэдээж хамгийн эхний хүчит бол ерөөдөө хүн болоод байна. За бүргэд дээр муу ялгаагүй хүн. За тухайн орчин. За тэгээд бүргэдийг одоо хэрхэн хамгаалах гэдэг за одоо янз бүрийн хэл гаалт авч дарахгүй бах тийм ээ. За нутагших газарт нь аюулгүй байдлыг гаргах. Янз бүрийн бүргэд одоо шоунууд бол одоо мөн дээр юуны шонгийн цонд ороод ч юм уу тогтмол аюул тийм эрсдэл гарт юм билээ. Тухайн дээрнээс одоо хамгаалах. За дараагийн нууц төр бид нар эргэлзээ гэдэг байгаа 3 дугаарт нь. За мэдээж нөгөө хүн. За тэгээд байгаль нутаг, газар нутаг. За тэгээд мэдээж агнахгүй амьдрах орчинд нутагтай, амьдрах орчинд нутагтай зүйлийг хангаж өгөх. Одоо яа нэг эддэг тэжээлээ тийм ээ. Янз бүрийн ус нэг өмсөлтөө жуулан давж тавьдаг маяг юу байт юм бэ л шүү дээ. Одоо тэр говьд өмнөгөө амьд ч юм. За энэ гоо. За дараагийн тарав. За мэдээж агнахгүй байгаад хүн их хагандаг бид нар эддэг янз бүрийн юм одоо биендээ хэрэгэлдэг тийм ээ. Газар нутаг. За энэ газар нутаг нутаг төр төлөвлөлтөө хамгаалах. Төлөвлөлтөө хамгаалж одоо газар нутаг зэрэг тийм газар нутаг төлөв үдээшлэх баха. За бусад амьтан гэдэг нь одоо нэг таргыг одоо бүргэдэж тийм үү юу бусад амьтан ингэ шүүрч идэж тийм тохиолдол их гардаг шүү. Тэгээд тэр бусад амьтанд бас одоо нэг тухайл бас нэг байгалийн хамгаалагч нь таргуундаа одоо тоо зааштай юм билээ. Манай зүгт одоо нэг тэт орчим тарга байдаг гэж юм тийм. Тэгээд бусад амьтанд хянаж тавих. За энэ бодох дээр одоо юу вэ? Маяг таваа гэдэг ургамал байна. Ургамал дээр ялгаагүй нэг зөвхний ургамал байгаа. Энэ дээр бас хүн үнсээр нь дулгааж авах баг. Нэг өмнө түүгээд үнсээр нь дулгааж авчихсан дараа жилийн ургамал урахгүй ч авах юм. Тиймэрхүү эрсдэл гардаг. За бусад хөрс бусад хөрс цагаар явуулдаг гэхээр энэ доктор малын бэлчээрийг хамаагүй дараад нэг малын хөлөөр яг гიშгэх. За тэгээд мэдээж нөгөө зүү хайчилж татаж хэрэглэх. За алтан маяг нэг тав үзүүлдэг юм. Энэ үсгээр хүн хэрэглээний маягаар хэрэглэдэг. Тэгэхээр хүн бас нөлөөлдөг. За мас нөгөө хөрс мас гэх мэт. За хэрэглээний хязгаар үндэс үлдээх хортон шавьтаас бас хамгаалах юм. Одоо хортон шавьтаас хамгаалах янз бүрийн юу байдаг баха юм гэж. За энэс бид нар ерөөсөө юу гэдэг үн чигээ хэлж байгаа байх гэдэг үнэлсэн. Дэлхийд дээр зөвхөн хүн амьдардаг вэ? Хүний шувлаас болж дэлхий гэж байна.
За. Уучлаа. За энэ дээр тэгвэл би нэг ганц хоёрхан нэг зүйл бас хэлээ тий. Энэ дээр нэг хяналт тавих гэдэг нэг үг гараад ирж байгаа байхгүй юу? Амьтан нэг хамгаалахдаа. За тэгсэн чинь одоо дэлхийн нийтэд юу гэж ирж байна гэхээр энэ барууны шинжлэх ухаан, энэ хяналт тавих, хяналт шалгалтыг сайжруулах, энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах, энэ чинь барууны шинжлэх ухаан юм байна. Тооллого хийх, хэд байна, хэд болчихов, тийм ээ? Яаж буурж гэн? Энэ бол чухал л да, мэдээж судалгааны ажил чухал. Тэгтээ энийг нөгөө хяналт тавих гэдэг тэгссэн мөртлөнгөө одооны барууны юуг хүлээн зөвшөөрч байна гэхээр за энэ барууны шинжлэх ухаан чинь дэлхийн нийтийн энэ биологийн төрөл зүйлийг хамгаалахад хүчин өгсдөх юм байна. Юу гэхээр нутагт байгаа заншил өөрийнхөө одоо тэр ургамал амьтнаа хамгаалж сурсан тэр ёс заншлал энийг хамгаалж үлдэхэд маш чухал юм байна гэ. Одоо тэгээд тэрлүүгээ аягүй их анхаарч байгаа. Тэртээ тэргүй удаар хяналт шалгалтыг тавиал тэр камер тавиал одоо дээрээс нь нөгөө дороо нараа ичиглал тэд нар бол шинжлэх ухаан барууны шинжлэх ухаан. Одоо байна гэдэг жинхэнэ бидний нөгөө үндэсний нэг байгаль хамгаалах нэг онцлог байна шүү дээ. Голд сүү тусааж болохгүй. Цус тусааж үзүүлж болохгүй. Энэ уулын бэлд мал гаргахыг хориглоно. Тийм ээ? Амьтны амьд таслахыг зарим уул энэ чинь харж тэгэхээр чин амьд юу одоо бол ингэж бод. Ус болгон савдагтай тийм үү? Ерөөсөө амьгүй юм бүхэн амьтай болцсон байхгүй юу? Амьтай болцсон ч яг байсан. Тэрнийг мартцсан нэг хэсэг явсан. Уул бол эзэнтэй. Тэгэл энэ уулын эзэн бол ийм гээл одоо жишээлбэл нөгөө юун дээр дэмчгийн хийдэр хам богдуулны чинь эзэн нь гэдэл одоо тийм тэмээ унсанлын булээс энэ төр бичсэн байгаа. Зурцсан байгаа шүү дээ ингээд бүр юм ногоон хувцастай хүүхэн эмэгтэй. Энийг чи хүн харсан учраас хийгээд байна. Тийм ээ? Самб гараа уулын савдаг бол ийм байна. Уулын эзэн бол ийм байна гэ. Энэ чинь л одоо энийг сонирхоод байна дэлхийн нийт. Энэ байгаль хамгаалах уламжлалыг сонирхоод байна. Энэ байгаль хамгаалах уламжлалаа сэргээе ерөөсөө. Энүүгээрээ л бид нар хамгаалах юм байна. Энүүгээрээ бид нар дэлхийн нийтэд зааж өгөх юм байна. Бидний хичээл юм байна тэднэрт. За эдний дүгнэлтэн дээр бас санал нэг байна. Ер нь та нар ч гэсэн санал нэг байгаа. Тийм ээ? Хүмүүс бид нар нэг эргэж харъя. Тийм мөрөө нэг эргэж харъя гэдэг юу бол энэ хичээлүүдийн хичээл бүхэн дээр л гарч ирж байна. Биологийн бид нар байгалийн ямар баялаг байна. Тэрийгэ үзсэн. Тэгээ ямар аюул занал нүүрлээд байна. Тэрийгэ хэллээ. Биологийн олон янз байдал.